сайн байцгаана уу хүүхдүүдээ. 11-р ангийн иргэний ёсны боловсрол хичээлээр өнөөдөр эцэг их ахмад наснд нь үр хүүхдээ асарч энэрэн сургаж хүмүүжүүлдэг байх гэсэн сэдвийнхаа хүрээнд хичээлээ үзнэ. За хамгийн түрүүнд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх боломжтой аргуудын талаар танилцъя. Эхний арга нь болохоор хэлбэрлэн таниулах гэсэн арга. За дараагийнх нь үлгэр дуурайл үзүүлэх, гурвдах нь өөрөөр нь хувьцаглуулах, дадал зуршил болгох гэсэн ерөнхий 3 уламжлалт арга байгаа. За энэхүү аргууд нь болохоор эцгийнхээ хүндэлдэг, ах дүүгээ илгэсэг, хань нөхөртэй итгэмжтэй, ёс журмаа мэддэг хүмүүжил алгах зорилготой аргууд байгаа. За тэгвэл энэхүү аргуудаар ерөнхийдөө ах дүүгээ илгэсэг, нөхөртэй итгэмжтэй, эцгийнхээ хүндэлдэг гэсэн чанаруудыг эзэмшүүлэхийг зорилго болгосон бол ёс суртахууны хүмүүжлийг эцэг их ахмад настангууд хэрхэн олгодог вэ гэхээр ардын аман зохиол, түүхэн их сурвалж, уран зохиол, кино, жүжиг, туршлага хүмүүжлийн талаарх судалгааны бүтээл зэрэг их сурвалжуудыг ашиглан ёс суртахууны хүмүүжлийг олгодог байсан. Яг нэ. За тухайлбал ардын зүс цэцэн үг, ертөнцийн 3, дом мөнх, үлгэр сургаалын зохиол, сайн үйл, шударга ёс, нэмжин сэтгэл, нэр төр, аз жаргал, өөрийн хариуцлага, хянуур нямбай байхын утга учир, хорвоо ертөнцид хэрхэн зөв амьдрах арга замын талаар тодорхой өгүүлдэг. Энэхүү өгүүлэг домог сургаал зохиолуудыг уншиж өссөн хүүхэд ерөнхийдөө маш сайн ёс суртахуунтай хүүхэд болдог байна. За тэрнээс гадна хүн гэдэг амьтан ерөнхийдөө байгаль орчин, хүний бүтээлтэй харьцаж байж тодорхой нэг үр дүнд хүрдэг тийм ээ. За тэгвэл үр хүүхдээ альбаа харилцаанд оруулахын тулд альбаа харилцаагаар суралцуулахын тулд тоглоомоор эсвэл хөлмөөрөөр бусдын хийсэн бүтээсэн зүйл өвсөөлөөр нь эсвэл өөрийнхөө бүтээлээр нь дамжуулан сургаж боловсруулан хүмүүжүүлдэг байжээ. За өнөөдрийн хичээлийн тулгуур ойлголтуудын талаар тайлбарыг уншия. Та нар энэ тайлбаруудыг дэвтэрээр тэмдэглэж бичиж байгаарай. За эхний тайлбар нь болохоор асарч энэрэн сургах гэсэн ойлголт байгаа. За энэ ойлголт нь ерөнхийдөө юу ярьж юм бэ гэхээр хүний асарч тэтгэж өөршөө хайрлаж сэтгэлийн ач тусыг үгээр үлээр үлгэрлэн өвөр хүүхдээ өвлөх гэсэн ойлголт байна. За тэгвэл хүмүүжил гэдэг үг нь болохоор хүмүүжил гэдэг үгэнд сурах, боловсрох гэсэн утга багтаж байдаг. Хүний хүн болгон хөгжүүлэх үйл явц гэдэг хүмүүжил гэж нэрлэж байгаа. За тэгвэл ёс суртахууны хүмүүжил гэж үг хэлж юм бэ гэхээр ёс суртахууныг төлөвшүүлэх, хүнээр хүн хийх зорилго чиглэлтэй үйл явцын үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэж нэрлэж байгаа. За хүүхдүүдээ энэхүү хүссэн нийтийг дэвтэрдээ зураад тэмдэглэж байгаарай. За тэгвэл гэр бүлд эцэг их ахмад наснд нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэсэн агуулгыг үзье. За гэр бүлийн орчинд ахмадыг хүндэлдэг, хөдөлмөрч, туусч, хүндлэг энэрэнгүй, ачийг ачаар хариулах, бусдыг хүндлэх зэрэг хүн ёсны эрхэм чанаруудыг төлөвшүүлэхэд эцэг их ахмад настан гол үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаас хүүхдийн ёс суртахууны хүмүүжлийн давалтлын шалтгаан нь бас эцэг их ахмад настангууд өөрсдөөс асуух шаардлагатай гэсэн үг. Ингээд гэр бүлийн орчинд ахмад настангууд эцэг их ахмад настангууд ерөнхийдөө гэр бүлийн гишүүдийн, хүүхдүүдийн хүмүүжлийн ёс суртахууны хүмүүжлийг ерөнхийдөө хариуцдаг гэж хэлэхэд бол илүү төхгүй тийм ээ. Тэгвэл ноён утагцэр авчаа ичиг гэсэн шүлэгтэй ааяа бас буян хураасангүй насчсан хөгшөд ичиг, аяа бас сэтгэлээ засангүй гангалагчид, залуучууд ичиг гэсэн хэмээсэн байдаг. Үүнээс гадна бас нэг анхаарах зүйлс байгаа. За хүүхдийг хэд инхээлэх, магтах, бэлэг сэлтээр дараах нь хүүхдийн их юмд сэтгэл ханамжгүй нэгэн болгодог. Хүүхдийг хүссэн болгоноор хангаад байвал айлгаж байгаад хүслээ биелүүлэх хүн бол үүнийг эцгийнх нь багаас нь ойлгох нь маш чухал.
Зарим л их төрөл санаагаар ажил хийхээ болно. Онц сургууль гарч авч өгөн гэх мэтээр ингээд амлахын зохимжгүй. Ямар ч тохиолдолд сурах нь хамгийн зөв сонголт гэдгийг нь ойлгох хамгийн чухал. Хүүхэд хүмүүжлэхэд анхаарах зарим зүйлсийн талаар тайлбарлаад өнөөдрийн хичээлийг өндөрлүүлье. Эхнийх нь болохоор хэрэг хүүхэд буруу үйл хийвэл өөрт нь тохиолдсон зүйлийг жишээлэн алдаагаа засахад нь хэрэгтэй сургамжийг нь ойлгуулах маш чухал. Дараагийнх нь хүүхдэд тохирсон үүрэг хариуцлагыг ноноож бие чадан гэх итгэлийг суулгах. Дараагийнх нь алдаа гаргавал ярилцаж тайвшрах боломжлон асуудал цэцгэлийн өөрлөөр хандах. Зөвхөн сайн зүйл хийгээд нь магтах биш, сэтгэлээ зассан үед нь оролдлого хийснийг магтаж урамшуулах ёстой. Өнөөдрийн хичээл ингэж өндөрлөлөө. Анхаарлын тулсанд баярлалаа.